За ингээд Этиопийнхоо Энийг л үзэх юм байна. зах руу орж ийн. Салам. За энэ тэгээд Яг Монгол байна гэх үү? Яг Монголиа. юм байна энэ хуучин энэ гутлнуудыг ингээд угаад цэвэрлээд зардаг юм байна л да. За энд болохоор юм тор. It's a tea. Tea. Hello. Salam. Salam. Yeah, salam. Энд болохоор хүү зугаад байна. Okay. You do it. Yeah. Film you. Yeah. Yes, it's okay. Yeah, it's how much? Yeah. Монголд гэхдээ одоо ийм газар байд юм уу? Монголд одоо ийм ингэж угаадаг хүмүүс байдаг үлээ ер нь. Бага болцсон гэхдээ. Can you give me please? No. No. За ингээд сайхан боцол угаачдаг. Энд бол ингээд хийж болох бүх юмыг л ер нь хийж байгаа юм байна да. Ингээд эхлээс нь ингээд харахад 120 сая хүн байхгүй юу? Хэцүү тийм ээ. Надад бол нэг 3 сая хүмүүнийг бол аштайхан амьдруулах монгол шиг юм байгалийн баялагын баялагтай улсад бол айгүй амархан санагдчих. Манай Ямар ч ахад бол ирээдүйд улсын хуралд өрсөлдөх тийм мотивашн байж шүү жоохон ч гэсэн. гоё. Янзын гоё. Ийм өнгөлөг пүүцтэй болчлоо. Амасаганаа. Yeah, how much is that peso? 100. Yeah. 100 песо гэж 1000 төгрөг гэлээ монголоор. Амасаганаа. За ингээд пүүцээ сайхан угаадчихлаа. За энэ зах руу би арай ороогүй байж тээ тийм ээ. Энэ яг наран тул байна. Арай муу наран тул байна. Яг барс марс хаанд орж байна. Нэр шүү. Яг барс. Амар байна. Ер нь бол ингээд яг алхахад бол ингээд яг л нөгөө кинон дээр тий кино болон Үгүй хаагдуулаагүй. Зүгээр л би тэгэж постмор сангадаад сайдэлэг. За яг л тийм орчноор алхаж байна. За энэ микр дээр бол яг барсын хажуугаар явж байна да. Яг барс биш дээ энэ. 120 сая хүн ёо. Амар ачдаг юм биш үү? Ерөөсөө ачааны машин баг болгочихж шít ингээд. За энэ болохоор Toyota гэдэг нэлээд хуучин оны 80 90 оны шахуу микр байх шиг байна да. Яа. Тэгээ чи одоо бараг 2 3 тонн. Бат? Анд нуруу амар өвдөжтэй машинд орой суугаад те. Гой. Do your work. Sure, yeah. Don't worry. Just leave you. Just live. Yeah. Don't talk to me. За хүмүүс ингээд яа. Хүмүүс ингээд бичлэг хийхгүй шүүгээд янз бүрийн ийм ааш харгуул зүгээр чимээгүй шууд орхиод явчихоорой гэж хөтөч маань хэлж байна. Одоо яасан бэ ч юм уу те уучлаарай ч юм уу тэгээд яриад байх шаардлагагүй юм байна л да. За ингээд захынхаа гүн рүү ороод ирэхлээр Окей, захын гүн. Бас ёо Энэ зах юм уу те яг. Энд илчиг байна шүү дээ. Илчиг байх юм. Яа, энэ илжиг бол тийм ээ амьдралын бүх зовлон зүдгүүр тийм ээ бүх юмыг нуруунд дээрээ үүрж байгаа харагдаж байна. Нүд мүд чихмхэн чаавас. For carry. Yes, for carrying. За ингээд илчгээр юм байна. Нэг илчиг, хоёр илчиг, гурван илчиг байх юм. За би чи энэтхэгийн нөгөө нэг зах дээр бол үхэр харж ирсэн үхэр тэрэг. За энэ ч бол ингээд илчиг бас Хөрхи донки яа. байна. За би бас ер нь хийдэг гэхдээ нэг юм анзаарлаа шүү. Яг Этиоп бол хүмүүс ерөнхийдөө nice. Гэхдээ яг миний өмнө явсан Зимбаб, Малави юу энтрийг бодохноо бол жоохон тийм ширүүн дүү юм биш үү? Ер нь бол Ширүүн. Окей. яг арай жоохон нөгөө бусдаас өндөр хөгжсөн улс гэхээр бас тийм байдаг ч байж магадгүй гэж би зүгээр бодож байна. За ингээл энэ готлуугаадаг үйлчлэгээ айгүй их. Надаа энэ хүмүүс хар болохоор ингэж харагдаад байгаа юм. Эсвэл бүгдээрээ ерөөсөө амьдралдаа нэг ч удаа усанд орж байгаагүй юм шиг харагдаад байгаа юм. Надад ерөөсөө амьдралдаа усанд орж байгаагүй юм шиг харагдаад байна энэ хүмүүс. Нэг ч усанд орж байгаагүй юм шиг. Байгаад байгаа маа. Салам. May I ask you a question? Yes.
Where are you from? Are you driving? I'm from Mongolia. Mongolia. Yeah. Do you know Mongolia? Yes. I love your Mongolia гэсэн үү сая. How was Ethiopia? So I like it. Very nice people. Wallahi. Very nice people. Old people. How was Mercado? Marcazo. Mercado. Is the market? Market. Very crowd. Very nice to meet you. Are you owner of this car? Yes, China. Are you owner of this car? Made in China. Yeah, China car. Yeah, very nice to meet Би you. гоё ярьжтэй биш ээ. Wonderful. Тулаа харах юм бол би тийм гоё ярьжтэй биш. Yeah. Амар олон сорвтой. Намайг Монгол гэдэг ахчихсан ингээ хятад гээ бодоод байгаа байхгүй. Эднэтгээ сайн мэдхгүй л дээ. Хөөе нөгөө илчиг мэр гараад ирлээ. Хөөе хэдэн илчиг вэ? 6 илчиг гараад ирлээ шүү Яа. дээ. Сэний юм байна. Икарфо. Илжигнүүд нь зүгээр явах замаа мэдчихийдэг наасан те. Хүн байсан уу илжигнийх нь урд? 6 илчиг Харъя да. л дээ. Хөөе Тэр илжигнийх нь урд дагуулж явж байгаа хүн байхгүй шүү дээ. нөгөө илчиг мэр гараад ирлээ. Хөөе хэдэн илчиг вэ? 6 илчиг. Гал ажиллаа мэддэг болцсон байж тээ. Яг ажлын мал байж тээ эдэр. Икарфо. За энд бол та Кермо хотоо маш мэдээтэй хэн шиг явахгүй бол ер нь бол жоох эвгүй юм биш үү. Яа энэ зүгээр л наран тул байна. Наран тулаас арай муухай. Наран тулаас ч муухай. Яг энэ камертаа монголоор хүмүүс нь жоохон ширүү юм байна гэж байгаа. Сая хүнтэй уулзсан гутаа шууд танах айгу гой хүмүүс байна гэж хэлж байгаа биз. Ингэж хэлж явахаас бүр манайхаа аргагүй. Ерөөсөө л аль ч улсын иргэдтэй уулзсан. Танаа улс бол сайхан улс шүү те. Үнэхээр гоё сайхан хүмүүс байна гэж ингэж л одоо аль ч хүний нутгийг тэгж ярьж явахгүй бол алуулын шүү дээ. Янз бүрийн Окей. Алуулна. Буруу зуруу юм яриул тэгэл. Нантултай хамаагүй дээр юм байна. Нантул хажууд нь хамаагүй дээр юм байна. It's a video. Video. She's Yeah, what's your name? Шишээ. Thangalai. I'm not Chinese. My name is Ismail Ali. My lady, yeah. What are you doing here? Rijao Sharma means What are you doing here? what is your name? My name is Sege. Tege. Sege, yeah. Very nice to meet you. Тэги гэсэн чинь тэги. Where are you from? I'm from Mongolia, not Chinese. Oh, Mongolia. Yeah. Mongolia, best country in the world. Yeah, thank you. So, please, Thank you, Cham. Hello. Wow, I love Mongolia гэснэ. Шишээ гэж яваад өгдөг нас. Монгол гээд ах чинь шиши мишил гээд ах юм аа та. Яалч аливаа улс бол хүн амаараа байт юм та. Хамгийн олон хүн амтай улсаар л хүн болдог. Саяны залуу баг Монгол гэж мэдэхгүй байсан баха. Юу яатаа гэж бодъё л доо. Бангладеш ч юм уу Мальдив хүн явж ирлээ гэхэд хүмүүс энэтхэггүй л гэж асууна. Яагаад гэвэл хамгийн их хүн амтай энэтхэг учраас яа за энтхийн гэтээ өнөр мөндөр бол амар хурц биш шүү. Хамаагүй бас ингээд машин тэргээсээ харж явахгүй бол юу яах юм бэ? Шүргүүлж бас дайруулж мэдхэр юм бэ. Ерөөсөө яг нийлээд бүжигчтэй байж тээ нөгөө. Яа. Зах нь болон хотлаач болон маш. Одоо энэ улсад ингээд гол байхгүй, байгалийн баялаг байдаг л ах те. Байдаг хүн болоод одоо ингээд Мальдив бид нар ч усмас загас махстай тэргүүрээ аюу гоё аялал жуулчлал хөгжцсөн. Энэ улсыг юугаар амьдрт юм болоо fuck. Өөр нь. За ингээд энэ одоо 120 сая хүн ам гэдэг нэрээр үнэхээр энд бол ингээд амьдрахын төлөө тэмцэж чинь л да. За энэ бол бас амар ачаа үрж шүү. Яа энэ хүмүүс тэгэл өдөржингөө нохоо шиг ажиллаж байгаа л оройн бүр амар секс хийдэг бах та тий. Ялангуяа энэ эргэжтэйчүүд нь амар ууртаа харагдаж шít. Амар баг цалинтай тэгэл амар хэцүү ажиллаа өдөржингөө хийж байгаа л оройноо нөгөө ихнэрээ биш нөгөө уураа ихнэртэй гаргадаг байх гэж надад орж ирж байна. Ягаад ч юм. Энэ тэгээ 120 сая хүн штэ. Тэ. Амар хаа. бас амар ачаа үрж байна. За юм байгаа даа. What is this? Inside we put on the fire. Fire. Яг Монголоо. It smells good. За энэ бол ийм Окей. арт шиг юм байна штэ. Ингээд түлхээр гоё юм штэ. Ой энэ хэсэг нь бол яг л манай Монголын цах шиг харагдаж штэ. Зарим хэсэг. Wow. Энэ айгуу гоё юм Put on the штэ. charcoal. It's a tree, right? Yeah, tree, yeah, wooden. Wow. Салам. Ямар гоё юм те. This is eyeliner for the eye, for Eyeliner. the women's eye. Оо зүгээр ингээд түлээ мүлээний хажууд нүүрний бодог зарж байдаг штэ. Woman's eye. Үгүй бодохгүй юм бодох юм аа. Bacteria. Бактери эсрэг антибактериа. Yeah. Аа. We wash it. Саваа юм What шүү. is it? Саваа юм шүү. Natural. Yeah.
This is then for shaving. Shave. Shave. Shave, yeah. Ийм юм ба шүү дээ. Энүүгээр сугаа ингээд юу яачих нь вэ шүү дээ. Давс юм уу? Сугны үнэр дарагч юм уу те? Shave. Shave, yeah. За ингээд байглаараа зохицуулж шүү дээ. Ингээд сугны хөлс дарагч те. Арьс ариутгагч гэх юм уу? Бактери эсрэг. Юу вэ? No. Very nice. Yeah. What is it? Incense you put on the Тэр артлын залуу бол гэхдээ үнэхээр nonchalant юм аачаад. Үнэхээр nonchalant тийм ээ. Бүх юмыг зүгээр nonchalant хийдэг л залуу байна ёо. Малгааны тэр өмсөлт ёо зүгээр дээшээ ингэснэ толгоон дээр дутуу тавьж мавцсан. Тэгснэ амар сахалтай афротой нүдний харц. Зүгээр л хүн яаж ч ядуу байсан үнэхээр кул харагдаж болдсон байна. Энэ бүх цаг хугацаанд энэ эрэгтэй хүн энэ залуу юу ч ярьсангүй яг үнэндээ нэрээ. Яг үндэ юу ч ярьсангүй найз нь. Тэгтэл амар attractive байна найз нь. Энэ хоёр яг гоё тохирцсон найзууд байна. Надад тийг санагдаж байна. fire and the house smells very nice. Яа тэр харц марцыг харалтаа. Дахиад бас Тэр одоо юу бодоод байгаа юм бэ? Айгуу Coffee гоё. ceremony also. Wow. We will go for coffee ceremony later. Ceremony later. Yeah. On the За. Үнэхээр бас ингээл нөгөө байгальтайгаа зэрэгцээд хамтраад амьдч сурна гэдэг бол ийм л байдаг юм байна л да. За энүүгээр чинь Токай. алах гэдэг жоохон зайгүй юм байна шүү ер нь. Чигцэлдээд. Гэтэ ядуу улсад хоорондоо ер нь төстэй байд юм те ядуу улсад хоорондоо. Яг камера урагшаа харуулад явахаар зарим хүмүүс Энэ тогоо шанахыг харсан чи яг Монгол саанд орж штэ. Яг зах болгонд яг ийм газар байдаг штэ. яг зогчихгүй байна. Бид бүгд хэлтээс ирж байгаа. Яг мэдгдсэн юм бол coffee pot. Урд coffee pot. За нэг их намайг алгаж чинь нуруулаа. Тас гэдэг. Камера эргүүлгээд. За ингээд. Smells. Smell. Энэ хийцэн байгаа юм байна. Арц юм уу? Тэр шиг юм байна л да. Айгуу гоё үнэртэй юм байна. Яа. Зүр бандсантаа зүгээр очоо баах утаа үнэрлцдэг ш. Thank you. I'm not Saganado. Yeah, that's the way. I forget. I forget. За тэгэл ишиг үргэлжилсээр байна да амьдрал. Local beer. Local beer. Yeah. Beer. Beer. Wow. Local beer. Homemade. Homemade. Not fabricated. Бирээ. Пив гэсэн үү энэ? Энэгээр пив хийдэм үү? Ингээ эднүсээр нутгийн пив хийчдэг. Гал шүү дээ. За тэгээд зах энтер бол ер нь Тэгээ ер нь ядуу улсад амар мансуурл их байх юм те. Архинийч тэгээд тамхинийч те. их тунчиг их замбраагүй юм байна өө. Зах гэхэд бол тунчиг замбраагүй юм байна гэхдээ. За комиссийн хувцсны хэсэг юм байна л да энэ. Галгалчин комисси хувцс. Хувцснуудаа. Тэгээ Монгол арай дээр юм байна энэс яг үнэндээ. Яг Монгол арай дээр юм байна. Гэтэ бөмбөрийн автобусны буудалтай жоохон тустай байна. Гэтэ Монгол чүд илүү байна. Ингээд зарж байгаа юм байна. Яг одоо яг камерт яаж харагдаж байгаа юм бүү мэд. Яг ингээд рил нүдээр харахад бол энд ингээд яалтчгүй нэг юм шал Residence chicken. өөр chicken. Wow. What? За ингээд энэ амьд дахиад зардаг шүү гал. Chicken. How much is one chicken? 1,500 means $12. $12. $20-оор одоо ийм Түгэл бүгд чи $12 өстэй юу $20 вэ? дахиад Манай он жоохон андуурсан шиг бодлоо сая. зардсан юм байна. За захын энэ хэсэг болохоор одоо нөгөө дахин боловсруулсан түүхий дээр хийсэн хэсэг юм байна л да. Одоо энэ ингээд recycling after recycle. За одоо жишээ нь ингээд Recycle дахин боловсруулж байгаа юм те. Окей. Ийм нэг юм шүүдэг юм уу да те нэг шүүр юм шиг байна. За ийм юм хийцэн байна. Гэтэ яг үндэ ийм хүн тийм ээ ингээд аялж болж байгаа ч юм би бол зүгээр амар аялах юм байна өө яг үндэ. Надаас амар мотивашн өгч мөнгө сэлмэг авах бол үнэхээр гоё аялах мотивашн өгч байна. Тэр юм гал төлбөр юм бас хийцэн байна. За тэгээд энд ажиллаж юм да. Төмрийн дахтууд
Йоо ингээл над руу одоо бичлэг хийж байгаа хүмүүс дуудаад Мөнгө гэж. харанхуй сууд өөдөөс ингээ мөнгө өгөх гээд. За энэ нь жоохон Этиоп хамгийн хэцүү юм байна. Хитрхи бас жоохон юм нөгөө хүнээс юм авах хэрэгтэй гэдэг нэг тийм соёл байгаад байна л да. Одоо өгөх ёстой гэдэг тий. Авах ёстой гэдэг. Тиймэрхүү юу бол байна. Гэтэл зарим бусад улс орнууд ч бол мөнгө өгөхөөр авахгүй гэжтэй яг адилхан одоо ядуур дүндэртэй мөртлөө мөнгө өгөөд авахгүй. Хаад нэрээ Пакистаны бичлэгийг үзчихсэн бол тэнцээ Тэр юундаа вэ? Пакистан хүмүүс одоо чинь ингээ мөнгө өгөхөөр авахгүй гэдэг шүү дээ. Тэнгуут яг адилхан ядуу мөртлөө Этиопчууд болохоор мөнгө ингээд амар авах дуртай, харин пакистанчууд авдаггүй гэдэг шүү дээ. Тэр зүгээр сэтгэл хангалуун амьдарч байгааг нь л ялгаах тий. бол харагддаг тийм ээ. За ингээд энд бол төмөр мөмөр Англи хүн хөтөжгүй бол аялахгүй шүү дээ бороо. Чи хөтөжгүй бол аялахгүй. Чи хаачаач явахгүй англилх бол нэр шүү. төмөр мөмөр гээл ингээд All metal work. хийж бол metal work. За төмөрийн эдлэлийн нэмшээ зард юм байна. Бүр аяг хийд юм байна. Ерөөсөө ингээд наран туул зах дээрээ тийм ээ. Шашин нөө муслим. Төвлөрчдөг юм байна шүү дээ ерөөсөө. За тэгээ төмөрийн Ер нь төмрөөр хийдэг. Шашингаараа ялгаатай гэж үү. Гэтэ Этиопчууд ч бүгдээрээ муслим шашинтай, Пакистантай адилхан шүү дээ. Этиопия лөө. Яаж чиглээ? Ethiopia religion Christianity, Islam, Judaism and traditional faiths percentage нь харъя да. 68% нь Христиан гэж штэ Этиопид. Тэг 31% нь муслим юм байна. Ислам гэсэн үг. 68% нь Христиан. Христиан хүмүүс ч ер нь юм үлэн байд юм болов уу гэж. Мэдгүй энэ гэхдээ шашинтай холбоогүй баха. Ямрууд нь тэр чиг. Зүгээр л яг аз жаргалын индекстэй л холбоотой ах. Яг зөв одоо ингэж харч л та нэрээ. Ethiopia Happiness Index хиттэй дээ. 143 орноос 130-д байдаг гэж шүү дээ. Яа гал. За тэгвэл Пакистаныг харъя. Пакистан 108. Maybe арай аз жаргалтай улс нь арай бага байдаг гэж магадгүй юм байна. Тэг тэгж бодлоо. Тэ. Хүнс бол хүнс, хувцс бол хувцс. За тэгээд юу юм бэ? Ер нь бол энэ Этиопод хэрвээ хөтцөхгүй явсан бол эргэлзэх хэрэггүй ямар ч байсан. What about Mongolia? Mongolia ч нэг 90 хэд байдаг лөө. Монгол хаана хэд байдаг лээ? Монгол хаана байна? 77 гэж штэ. Happiness Index 143 оноос 77-д Монголоос хамаагүй аз жаргалтай амьдрал юм байна эдрээс. Эсвэл зодуулна, дээрэмдүүлнэ, Wow, thank you for the donation. Нөхөр чинь Good luck Дагна. Йоо, Дагна ямар гоё байгаад байгаа юм бэ? Ямар мөнгөтэй байгаад байгаа юм бэ? Oh my god. Thank you brother. Өндрийн overall biggest donor Дагна. найзгаа хүүе ч одоо юу гэдэг машин бэ? Вау. Энэ бол өстой зэрлэг машин байна. Тэгээ манай нөхөр чинь нөгөө хашир болохлоор айгүй хөөрхөн хандлагатай заяа. So яач вэ? Тэгээ манай энэ эсвэл зодуулна. Окей. Ганцаар явах юм бол зодуулна эсвэл дээрэмдүүлнэ. Булаалгана. Тэгээ манай энэ нөхөр чинь нөгөө хашир болохоор найзгаа хүүе ч одоо юу гэдэг машин бэ? Вау. Энэ бол өстой зэрлэг машин байна. Тэгээ манай нөхөр чинь нөгөө хашир болохлоор айгүй хөөрхөн хандлагатай заяа. Одоо миний ард явж байгаа залууг цалин байхгүй нөөрхөн цалингаас permission асууж байгаа. Тэгээд цуг явж байгаа байхгүй. Гэхдээ би энэ залууд бол яг аяллаа дараа бас зөх хэмжээний мөнгө өгнө. Энэ залуу найзаагаа дагаж цуг явж байгаа, цалингүй явж байгаа юм байна шүү дээ. Найз нь цалингаасаа өгж байгаа юм байна шүү дээ. Окей. За нөгөө илжигнүүд маань дахиад энд ингээл байж ин да. За нөхөр нь бүр ингэж ярьж байгаад намайг нэг зах дээр байдаг үйлдвэртэй аваад байгаа юм чинь. За эдрийн дургуцаа даах шиг байна бас бичлэг хийхээр. Энэ хараа ийм учиртай газар юм байна л та. Одоо нөгөө паудер буюу нөгөө юмыг ингээд бутлаад ингээд нэг амтлагч энэ төр болгодог шүү дээ. Одоо чилийн тэрц мэрц тэгдэг ийм юу юм байна. Зах дээр байгаа одоо ийм газар юм байна. За тэгэл stop. It's okay.
юм байна. Тэгээд энэ ч шигшиж байна. Come with the shoes. Come. Аа. This is step. For Ah. the injera. You remember injera? Yeah. This is for that. Wow. Иддэг юмнаа ингэчнэ ингэж боталж моталт юм биш те. Окей. Тэгээ хөл мөлөөрөө гიშгээд загаалгаал. Then they make the powder here. Powder here. It's a chili. Chili pepper. Chili and pepper. Chickpeas. Chickpeas, Mix it, yeah. And then it will be a sauce. Хар перц болон чили гэж штэ тий. Би бол энд жоохон зогсвол Тэгээ ингээд цаатал нь хар перс биш байна. Цаа биин гэсэн. Биин гэдэг чинь монголоор юу гэдэг вүлээ? Биинийг чад монголоор юу гэдэг вүлээ? Биин гэдэг чинь монголоор юу вүлээ? Үр билүү? Вандуу билүү? Биин гэдэг чинь. шууд харшил хөдлөгч юм л да нөгөө айгүй их нарийн тоосон Тэгээ холиод цаавас идэг гинэ. хамтлагчууд ч Сая манай хүн чи сивж байгаа дээш агаарт хийсгээд манай хүний хамар руу н орчиж гэсэн чи манай хүн сая найтаж байна. тоосон зэрэг нөгөө хамтлагчууд ч яа идан иймэрхүү юм байна. Би бол жоохон энэ зогс чадахгүй юм шууд харшил хөдлөж байна. Яг найтал. За хурдан гарья. Гэтэ ийшээгээ зүгээр ханиаж манайгаад хөл мөлөөрөө гიშгэж мишгээ зүгээр хамаагүй байт юм байна өө. За яг энэ схемд явах нь ингээд бөмбөр тоглож байгаа юм шиг. Яг бөмбөр тоглож шүү дээ. За Уусаа бөмбөр хийгээд байгаа юм шүү. Агүй байна. Чи юу гэдэг вэ? ингээд Сав хийгээд байна. дахин модос руу. За энэ нэвс ер нь би бол Айж гинөө. гарьяал гэж бодож байна. Окей. Үнэхээр тоос моостой. Бас их сонин юу шүү. Ер нь бол гэхдээ Пош гэжтэй. Йоо та нар сайн юм аа. зах юм байна. Хажуугаар бол Яа цагийнхаа гадаа ингээд яа хогнуудаа тавьсан. Энэ хөөрхөн хогоонуудыг хардаа чааваас та нэг сүүдэр болоод унтж байгаа юм байна л да. Гонигтай. За хүмүүс яг нохоонууд яаж амьдарч байгаа болоо гэж. Нохоонууд хүмүүсийн амьдрал нь ийм хэцүү байх чинь нохоонуудын амьдрал бол бүр чанга байгаа хаа тий. бас ийм нөгөө лаац түүж Хурдан гар яг шалтруу тий. амьдрэх хүмүүс Бааны. коллектор. За лайк дараарай. 110 хэдэн хүн үзчихийж юу вэ? Лайк чинь 40 гэдэг нь лайк даръя. View this job. Can you ask to my To the people. actually I will give some tips. Yeah. За жишээ ингээд лаац түүдэг хүмүүс юм байна л да. Ерөөсөө яг захын хажууд. Юу вэ? Гэр мэр юм уу? Загаалгаал. Салам. Тамхи татчих сайн залуу. He's collecting this Collecting this. and he sell it back. Yeah. How much make money per day? Ахын англи хэлж бас гоё биш үү? Монголын шилэн. Like 500. 500 гэдэг чинь нэг 10 гаруй мянган төгрөг олдог. What time is working time? Гэтэ одоо энэ цэлмэг ахаас илүү англи хэлгүй хүмүүс өөрсдийгөө би хөөрхөн хүнтэй ойлголцохоор англи хэлтэй гэж ярьдаг гэ боддоо. Амар агааз. All the day. All the day. All the day working because he go to Нохоонууд яг үндэ депрессцсэн байгаа те. the towns and collect. Towns and collect. Where does he live? Yes, I'm not. Yetaka. He lives different place. He rent house. Rent Rent house. Яа, house туристт юм шүү дээ. Окей. Look at the worst number we cry. 2,500. 2,500. $20. 20 $70,000. Yeah. Very nice estimate you for you. Yeah, thank you. За тэгээ энүүгээр юм амьдрал байна. Is it the office? This is for Office гэж. water they sell here. Окей. Water sale here? Yeah. Oh yeah. For local, no? Local. What are they doing? Salam. Also having coffee and Coffee? water, everything. Yes. Selling. They buy, they sit here and they drink. Зөв чийл хийсэн юм биш Are үү? they working here? Ажилтг хүмүүс нь амарч байгаа хэсэг юм байна. Same like a guy. Энэ Ethiopia гэдэг улсад явж байгаа. Амасагнало. Амасагнало үү? Яа. Дургүй байх шүү манайх тас. За энүүгээр ингээд Яа. Энэ нохоонууд гэдэг үнэхээр депрессцсэн байна. Энэ нохоонууд үнэхээр депрессчээ чат нэр шүү. Энэ нохооны царайг харалтаа та нар. Энэ нохооны царайг харалтаа. үү? Амасагнало.
За баярлалаа гэдгийг марч. Хөөхий дөө. Энэ нохоонуудын амьдрал аюу хэцүү байна. Тэрийг Тэрийг хараа тэр. Яаж амьдралыг барандаа гэсэн нохоо биш үү энэ хоёр бол. Ямар ч тийм нэг нохооны сүр завхлан, хиймор тийм ээ, хөгжилтөө байдал юу ч байхгүй. За энүүгээр ингээд what is this? Kitchen? This is they live here. She's saying Өөр царайлаг ихч байж. Яг царайлаг энэ зөөрийг үсээ ургуулаад нэрэ нүүрээ угаачих юм бол энэ амар царайлаг ихч байна. can try also to help us some. She live here? Yeah, they live here. Her home. She's cooking for her. Oh. Yeah. May I see your home? Wait, I asked Энийг шинчээ амьдрд юм уу? permission. Oh yeah, permission, yes. За энд ингэж бас амьдэрдэг юм байна шүү дээ, тийм ээ? Yeah, come. Yes. And I'm just Oh, your home. Oh, hello. Sorry. Mama na say. This is where they live. Oh, yeah. In one room. Yeah, one room. One room apartment гэж аахгүй. Хөө тэгтээ юу вэ? Ийм залуухан хүмүүс хүртэл ингэж амьдрдаг юм байна л та тий. Монголд энэ юу вэ? Тэгтээ ийм залуухан хүмүүс үү? Тэг хөөрхөн амтан хогон дунд ингээд ногоо могоогоо арилгаад хоолоо хийж штэ. And cooking here. There is a new baby. Oh, new baby. Newborn baby. Oh. What the fuck? Хүүхд төрсөн байж штэ. Oh, тийм биш. Энд юу хөрх юм бэ? Жохон. She's the one who had. She's the mother. How much is Sintorno. Gana. Sister. Just 3 months. 3 months? Яа, уг нь ямар хөөрхий ихч вэ? Зүр үсээ задгаа тавил амар хөөрхөн байна. Нэрээ амтлаа. Тэг ингэж амьдарч ийн гэдэг яа. Гоныг юу вэ энэ одоо? Yeah. Your daughter. Яа. Which one? Si. Girl. Yes. Daughter. Where is your husband? Barish is. Ста нөхөр нь хаана байгаа юм бэ? No, he went. He ran away. Нөхөр нь went away гэж шааж яваад өгцөн гэж штэ. За арай. Энэ юу болоод байгаа юм бэ? Энэ яг яатсан юм? Энэ яг яадаг амьдрал вэ манайхаа? Энэ юу миний бүр сэтгэл өвдөж байна. Миний сэтгэл өвдөж байна. Бичайном насаад би. And how do you make money? Berbamdum taginyo. Бамин. No, nothing. She just trying to get Сагэнyo money. баралов саг. When she has money, she eat. If she doesn't have, she just sleep. Зүгээр мөнгө гуйлах гуйж амьдардаг гэж шүү дээ. Ийм ядуу улсад энэ чинь энэ хүнд хэн мөнгө өгөх юм бэ? Яа. She don't have any revenue. No, How do they live in beg. make food? she beg. Beg. Begging. Яа, Yeah. бэгийн мөнгө гуйдаг гэж байна. Мөнгө олдох юм ба шүү дээ. How many children do you have? Just one. The new one. Just The one. first one. Oh yeah. Тэгсэн нөхөр нь хаяа явцсан байдаг ш тэ. How old are you? Ани. 20. Үгүй. Юу болоод байгаа юм бэ? Хорин настай гэж штэ. Хорин настай тэгснэ нэг хүүхэдтэй болсон тэгснэ нөхөр нь хаяа явцсан. Тэгээ мөнгө гуйж амьдэрдэг. Ой, Этиопия руу тикет хэд байд юм бэ? Виз нь хэр хурдан гард юм? Би Этиопи явмаар байна. Этиопи явмаар байна. Би яг одоо 7 хоногийн дараа энэ газар очивол энэ хүн энэ сууж байгаа болов. Үгүй энэ хүн ингэж амьдрах ёсгүй шүү дээ. Ихчгээдсэн чи надад жацсан байсан байж тээ. Yeah. 20 настай гэдэг чинь айгүй залуу юм байна шүү дээ, тийм. What's your dream? Minden hölmish. Kazi ቦታ ሰርቶ መለወጥ. Get work and get a better life. Get work. Ажилтаа болох илүү сайхан. What is the better life for her? Lanchi turuyot minden no. Мен turuyot metiyo men nuro no. በቃ ሰርቶ መብላት የሆነ ስራ ተፍተፍ ማለት Getting food every day because
She doesn't get food here every day. And Бүгдээрээ үнэхээр сайхан амьдарч байгаа юм байна биста. Өдөр бүр хоолтой байх нь мөрөөдөл нэ штэ энэ хүнд. Тэгсэн яасан том өмтэй. living in a better place, a clean place, like this. Oh yeah. And oh, нохоо бүчнүүд and oh, нохоо бүчнүүд дундаа шүү. Give a 3 or something. Yeah. Яахтар зөв юу ч хэлвэргүй зүгээр инээмээр. It's for you. Namasagan. Thank you. Namasagan. Amasaginal. Yeah, thank you. Amasaginal. Goodbye. And or are they also family? These normal people who sit, they are working, collecting bottles, collecting this stuff for carrying. This is all. За тэгээд зүгээр ямаа мамаа хог мог нохоо мохоо жоохон хүүхэд тийм ээ кофе арх дарс зүр бүх юм сайхан холилдоод амар амьдрт юм байна. захынхаа хажууд Харин яг гоё ямар ч бас болчихсон. амьдрал байшгүй. Can web. За ингээд бичлэг хийхгүй шүү гэсэн юм уурж байгаа хүмүүс бол маш их. I'm not Chinese. I'm not Chinese. What are they? I'm Korean. Also house like that. House. Yeah. Place to eat. Wow. Small restaurant like this. За энд бас ингээд энэ чихтэй. Саяны нохоонд ихтэй яг үнэндээ депрессээ яг тэгэж нөгөө нохоогоо хүчнэдэж тайлж байгаа х те. Яг үнэндээ. Саяны нохоо л өөр нэг нохоог хүчнэдэл нэрээ яг депрессээ тайлж байгаа. Эсвэл тийм секс хийхэр тийм депрессгүй нохоо. Яг тэр хавьда айгуу гоо жаргалтай амьдарч байгаа нохоо. Are they bigger? No, this some of Collecting some, yeah. Working is like 50-50. Can I see his home, the guy? Wait, I ask permission. Yes. За энэ хавийн бас нэг айлаар нь ороод Яа их дураараа галзуу байна. Саяны нохоол нэр үнэхээр их дураараа галзуу байна. Тэгээ хамаагүй нөгөө шууд нүүрлүүнд бичгээр эдгээр бол амар ууралт юм байна. За ямарчсан нэг залуу хувцас угаагаад яа. Хувцас угаагаад байж байна. His home. Oh. So in the За энэ бол хамаагүй in the night they drop this and sleep here. You take it out. Юу вэ? Би ч үнэхээр сайхан амьдраад байгаа юм байна нэ яг үнэндээ чад. Бүгдээрээ сайхан амьдарч байгаа юм байна яг үнэндээ. Тэ. Арьс ариутгах гэх юм уу? Бактери эсрэг. Looks config, looks disgusting, bro. Oh. Very nice. Yeah. What is it? Incense you put on the fire and the house smells very nice. Дахиад бас энийг түлхээр ийм айгуу гоё. Ceremony also. Одоо нөгөө нэг ингээд We will go for оо юу вэ? Яхаа гаргалтай ч бод. Тэгтээ яг хэлчихэ. Нарантуул дээр одоо ингээд амар жижигхэн лангуу мангуутай хүмүүс чи яг үнэндээ айгүй гоё мөнгөтэй үнэхээр сайхан амьдралтай хүмүүс байдэн шүү дээ, тэ. Тэр хүрээлэнгийн тэнцээ 4 5 өөрөө байр маяртай. Тэнгуулаа нарантуул дээр нэг 2 3 лангуу мангуутай хүмүүс. Тэнгуут яг энэ зах дээр нь байдаг лангуутай хүмүүс бас нэг тиймэрхүү бах, тэ. Давгүй амьдэрдэг бах, тэ. House. Yeah. Just washing is outside. Is it difficult to rain? I think. Yes, but they still survive, you know, they fixing time by time. Yes. За бас нэг ийм айлаар орж ирж үзлээ. There's a charger also. Charge? Charger. Yeah. Light Тийм байна. also. Энд чинь There's a light. electric. За ингээд энд гэрэлтэй юм байна л Оо да. гал. За бас миний өмнө очив. Ваа бүр ингээд ягаан өнгөний shade made бишээ. Цэнхэр өнгөний ингээд shade made ороод ирсэн шүү дээ гэрт нь. Бараг хин гэр дотор нь ингээд амар гоё монголчуудыг хийж чадахгүй байгаа клипийг хийх юм шүү. Шисээ айл үчиг л. Бүгдээ сайхан амьдарч байгаа юм байна яг үнэндээ. Африк улсуудаар явж ирсэн. China. No Chinese. Betimeo. Mongolia. Ингэж. Mongolia between Russia and China. Do you know? Yeah. Give some. Yeah.
За тэгээд Манай хүн тийм ээ. Одоо манай одоо тэр юу хийж байгаа гайд хийж байгаа найз нэ штэ. Тэр гайд хийж байгаагийнхаа найзууд нь эдэр байж магадгүй заяа. Тэнгуудлаа манай хүн чи give some тийм ээ чи мөнгө өгөх хэрэгтэй гэд. Тэгвэл манай хүний сэлмэгийнхэн хийж байгаа үйлдэл нь энэ гайдынхаа мөнгө өг гэсэн хүмүүст ингээд дандаа мөнгө өгөөд байгаа байхгүй ямар ч тохиолдолд. Тэгэхээр бас тэрийг ингээд гайд нь анзаараад би бас ингээ хүмүүс дуудан гутлаа тэр хүмүүстээ мөнгө өгүүлж агаад тэрийгээ сүлд нь өөрөө авч болох юм байна гэдэг идея бас орж ирж магадгүй л юм. First yeah. Ёо ямар их мөнгө өгчөө. Бас зөв стагаз. Угаасаа ийм ядуу газар энэ survive хийж байгаа хүмүүс зөвүүн байхгүй бол болохгүй. Гэтэ хүнд survival гэдэг чанар ерөнхийдөө яг ийм тогтвортой тийм ээ comfy яг ингээд давгүй карьертай болох хүртэл хэрэгтэй заяо. Тийм болцсон тохиолдолд тийм survival муухай санаатай тий зөвүүн санаатай байх юм бол ерөнхийдөө бол хүний карьер ер нь бол явахгүй. Яагаад гэвэл яг чи тийм одоо төвшөнд ирчгээр чамтай хамтарч ажиллаж байгаа нийлж байгаа хүмүүс чинь чамааг ингээд зөвүүн санаа гаргаа муухай зан гаргаадах юм бол тэр чи анзаараад чамтай ингээд юм хийхэ болчихно. Тэр ерөнхийдөө иймэрхүү нөхцөлд яг ингээд үнэхээр амьд үлдэх ёстой нөхцөлд хүн муухай санаатай байвал зүгээр тий. Би бол тэгж бодож байгаа. May I see your home? Abshir, all good. All good. Opshir. Опши гэдэг юм шүү баг. May I see your home? That's in a way. За орж болох юм байна. She's visiting a friend. Yeah. Яг миний саяны ярьж байгаа сэдв айгүй комплекстэй, айгүй яривхтай. No, they don't want. Yeah. Yeah. За. За энэ нүгээр нэг иймэрхүү байна. За тэгтээ би бол өмнө зөндөл яг ийм юунууд харж Long time no see. Непал, Мадагаскар энэ төрт. Тэгтээ бол тэр чинь ийм тусдан байлгаад байдаг байсан. Яа. 45 minutes. Яа. За энд болохоор бол юу вэ шүү? Яг зах дээр хамт ингээд гэр бариад амьдэрчдэг. За ийм бас нэг зүйлтэй таарлаа. Барилгын хиж хүрэн зураг төсөл барилга угсралт. Хэрвээ би яг саяны шигийн байранд амьдарч исэн бол нэрээ байнга цахаасаа хулгай хийх байсан. Richmond Consulting. Литоп улсынхаа одоо Миний мэдхээр энэ улсаас кофе гарч ирсэн. Нэрээ баг тийм юм шүү те. Кофего экспортлоод орлоготой байж болдгоо багтаа харин тийм. Кофений origin. Юу үг яриад байгаа юм бэ? Oops. Ethiopia гэж штэ чад. Ethiopia is widely considered to be the epicenter of where coffee came from. If you ever Google coffee history, you will have come across the famous story of how coffee was discovered in Ethiopia by Kaldi, an Ethiopian goat herder. Okay. Ethiopia-гаас гарсан байна. Билгүн ямар сайн мэдлэгтэй юм бэ? Замдаа гарч जैन уул нь өглөө 6 цагт явах байсан. Тэгээд машин маань нэг жоох удаж ингээд. Одоо хаашаа явах юм бол? Одоо 7:30 40 болоод явж байна. За тэгээд машин маань бол нь ланд 80 байх байсан. Тэгээд 120 сая хүн манус 3 сая тэгэхээр бас болдгоо л. Яа. Машинтай. За тэгээд hello good morning. За нэг юм жил очтой. Ямана хоёр бороо. Гэтэ ер нь ядуу улсууд яг Монголтой ер нь адилхан тийм. Монгол одоо ингээд амар олон юмны origin байгаа шүү дээ. Амар олон юм Монголоос гарсан. Тэгэнгუთ Монголоос гарсан ч гэсэн яг үндэ Монгол одоо тэрийг ингээд keep up хийгээд дэлхийд ингээд яг тэрүүгээрээ топ хэмжээний бүтээгдэхүүн өдр гаргаж ийнэ гэвэл үгүй. Бус улсууд нь сүулт сурсан юм өртлөө тэрүүгээр нь амар гой юм хийцэн байгаа шүү дээ. Яг тэрнтэй адилхан одоо Этиопчууд ингээд кофе гэж байгаа ч гэсэн яг хамгийн гоё кофе, үнэтэй кофе гэх юм бол өөр улсууд л байгаах гэж бодож байна. Одоо манай Монголын борцморцыг харал та. Тэ? Одоо тэр борц гэдэг юмар амар гоё юм хийдэг юмнууд чинь Монголоос өөр газар зөндөө байгаа шүү дээ. Монгол зүгээр борцыг борцоор нь л хийж байгаа. Өөр ямар ч тийм сайжирсан юм байхгүй. Яг нэг иддэг жерки идэр байгаа. Тэрнээс өөр бараг байхгүй шүү дээ. За ингээд овцсон. Тэнгуут тэр солонгос тийм ээ, солонгос жерки тэр хятад жерки эдэр ингээ янзан бүрээр хийцэн амар нэгхэн тэгээ янзан бүрээр хийцэн тэр мөр нүртэл ингээ амар хөгжсөн байгаа байхгүй.
За нэг иймэрхүү Энэ ядуу усад хоорондоо амар адилхан юм байна. Тэ гарах нэ. За тэгэл замдаа зогсож гоё бензин аваад бас замдаа идэх жижиг шижиг чипс мипс тэгээд яс. Тэгээд тэр доор уух ус аваад тавьчихсан. Нэг юм тэрэлж биш ээ юу бангаараа нэг хөдөө яваал тэгээд нэг налах дээр зогсож бензин аваад Аймаа оролт бүр аймаа орохгүй. уух Сүнсний видео. юм шиг. Өнөөдөр бүгд энэ видеог үзээд дуусгана стрим ээ. За ингээд замдаа сайхан гараад хөдлөнө. За ингээд замдаа сайхан зогсоод амс хийж байна. За тэгээд шээлт энэ төр бол яг нөгөө амар нөгөө Монгол шээлт юм байна л да. Ингээд ерөөсөө Яа, энүүгээрээ хүртэл адилхан байх юм уу? За гал. замдаа зогсож байгаа л тэгэл шууд гараад би зогсчдаг бас. Нэг бодлоо ямар юм аа. Манай Батруулыг жоохон явж явахдаа энэ өрүүл 12-ын салганаад байх юм. Гайгүй бахаа л гэж бодож байна. Яа. За ингээд замд нэг бас нэг юм суурин газар гэдэг юм уу? Ха? Үзэлцэг аав гэдэг юм уу? Окей. Нэг газар зогссон юм аа. Тэгээд энэ ч бол юу вэ шүү? Ингээд жимс зардаг ийм л нэг хэсэг юм байна л та. Одоо би энэ Магаала Баатуу гэдэг нэртэй юун дээр ирсэн байгаа юм. Хот руу орж ирж гин гэсэн үг. Тэгээ одоо жишээлбэл Монголд нэг ингээд 22-ын товчоогоор Яаш битээр унгацсан байгаа шүү. Унгасан авраа үүссэн байгаа. Жимс зарж идэг штэ тийм ээ. За яг тийм хэсгээр бол би ингээд ирчээд байгаа юм байна. Салам. За энэ ч бол энэ залуучууд газар өгч байгаа юм байна. Салам. За ингээл газар л Яа, энд итерийн үнэ ярьж шүү. Амасагинана. За энэ юу юм бэ шүү? Хөдөө орон нутг руугаа ороод ирэхлээр бол харьцангуй нөгөө юу юм байна? Хүмүүс нь бол нэг камернаас богцож өрөөд байдаг юм уу? Хүмүүс нь хөдөө орон нутг руугаа ороод ирэхлээр бол харьцангуй нөгөө юу юм байна? Энэ их шиг харал Хүмүүс нь та. бол нэг камер The most depressed woman in Ethiopia. Амьдралыг тунгааж штэ нэгч. камернаас Хүмүүс андаа намайг унгад юм уу гэж штэ андаа. Хөөрхөн охин баад. Яа. Ой, агаар амьсгал андаа. Тэр балкон руу агаар амьсгал андаа. богцож өрөөд байдаг юм уу? Хүмүүс амар магтаад байна. Ямар гоё юм Энэ бэ. бол бас гайгүй юм байна. За энд өхөр нэг ийм үйлдвэр туранхай юм аа зайлвал. За тэгээ илжгийг бол янзын ашиглаад байгаа маа. Илжигнүүд нь гэхдээ ямар тарга юм те. Тэгээ ингээ анзаараад харуул илжигний хоёр нүдийг ингээ хаачдаг юм биш үү? Нөгөө машин тэрийг янз бүрийн юмнаас хачихгүй гэж тэгдэг бах та. Яах, өөрөөсөө ядуу хүмүүсээр таашаал авдаг хаа. Нэг тиймэрхүү vibe бас харагдчих шүү. Ястай гоё нөгөө Гоё юм мэдэж байна. зурагт National Geographic-аар хардаг орчин байна гэж. За тэгэл энэ юу юм шиг байгаа юм? Орон нутагт явахдаа бол ийм микроч суугаад тэгэл явдаг юм шиг байгаа юм. Одоо энэ бол жишээ нь ингээд орон нутгийн явж байгаа микро л гэж би ойлгоод байна л та. За ардаас ингээд баахан хүүхдүүд дагаад юм зарах гэдэг юм л та одоо тэгээд Энэ ахч баян. Энэ ах баян шүү. Салам. Харьцангуй юу юм бэ? Хөдөө орон нутг руугаа бол илүү нөгөө камернаас цухтаж өрөөд байхгүй. Мөнгө гэнэ. Камера лемон. Бичлэгээс Харин яа бэлгүн яг үнэ би бас одоо яг тэгж бодож байна. Одоо ингээд энэ улсынхаа баян амьдрал нь ямар байдаг бол тэрийг бас харуулад нэг дугаар хийвэл зөв баян амьдралаа яхаа одоо нийт ингээд аяллахынхаа те нийт хийж байгаа влогнуудынхаа нэг 30% нь зав. За maybe 3 бичлэг хийлээ гэхэд нэг баян амьдрал нь харуулсан ч юм уу те. Бус нь яг ингээд ядуу амьдралыг харуулсан ч юм уу ингээд нийгмээр нь явж байгаа. Тэгвэл яг тэр баян амьдрал нь ямар байд юм бол гэж амар тийм сонирхол төрж байна. бол мөнгө өгөөрэй гэдэг болохгүй чи ч одоо бүгд нь өгөх хэрэг гарна. За энд камера. Аа, сабиан фокус. За эмэрхүү. За өчигөө ортё гэж шаваад би
ёо хүзүүнээс нь зүгээр барай шаачж штэ. Бинес бариад унлаа. Гаал. За нэг иймэрхүү газар энэ бас орон нутгийнх нь автобус болж таарлаа л да. Нилээ хуучных байна. Яа, шүний амьдралнаас амар ах те энэ ч бол 105-аар явах байсан. Эсвэл 80-аар явах байсан. Тэгээ өглөө нөгөө жолооч нь хариуцлагагүйгээр алга болоод бид ч одоо 8:30 гэж бүр айгүй цагаасаа хоцор шүтэлдэн шүү дээ. За энэ хэсэг ингээд иймэрхүү байлаа. Яа, энд ингээд цэргүүд нь явж байгаа юм шиг байна нөгөө кинон дэр гардаг. Ийм машин байна. Чаат бас татааж шүү. Зүг байгаа сте. Бомбо үрцээ. За нэг иймэрхүү нөхдүүд байд юм байна шүү. За ишээгээ суулахгүй болохгүй. За их сонирхолтой газар зогслоо. Би одоо энэ юуг л яаж даван туултандаа гэж бодоод байна. Яа, энэ зал энэ одоо энэ хоёрыг хардаа. Энэ минь ингээ амар давхраа мавхраатай. Тэснэ хөөхөн хамар мамартай. Зүр царайлаг хүмүүс энэ wasted болж байна тхүү. Этиопиад тийм ээ царайлаг хүмүүс зүгээр wasted болж байна. Би өмнө нь Малави гэдэг улсад очиход бас ингэдэг. Яг машин зогслоод ингээд бахан хүмүүс шаваад мөнгө гуугаад идэг. Энэ ястаа айгүй хэцүү байт юм. Өөх хэцүү. Өгвөл маш их мөнгө болчихно бүгдэнд нь. А эсвэл 1-2-т нь өгчүүл хооронд нь. Америк дээрээ загвар өмсөж скол жүжигчин, тамирчин, те дуучин муудалцуулаач чинь энэ чинь. Би яас ичээ wasted болж байна. Тэгсэн Rich Brain-ийн зургийг тавьсан байдаг үстэй. Үгүй байхаар бас ингээд дотор хүн айгүй хэцүү байдаг юм а тэгээд. За тэгэл одоо нөхцөл байдалтаа дасаал явна да. За тэгээд замдаа хоол идэхгээ зогссон байна. Гэхдээ ер нь ийм байсан байл шүү дээ. Хүний үүсэл хөгжлөө шүү дээ, тэ. Одоо ингээ хүн чинь анх ингээ амар олон төрлийн хүн байсан гэж байгаа шүү дээ, тэ. Амар олон төрлийн хүмүүс одоо Homo sapiens өөр ямар erectus шилээ. Тэнгууд тэр дунд нь ингээд 2 метр дунджаар 2 метр өндөртэй хүмүүсийн төрөл байсан гэж байгаа заяа. Тэгээд дээрэс нь бас амар тийм атлетик хүмүүсийн төрөл байсан гэж байгаа. Атлетик. Заяа. Тэнгууд л ахаад нэг юм болохоор дагалавчтай нисдэг хүмүүс гэж байсан гэж байгаа байхгүй юу? Тэгээд тэр болгоноос ингээд амар шалгарч үлдсэн нь Homo sapiens ч гэж байгаа юм заяа. Хамаг нисдэг хүмүүсийн дагалавчийн тастаад тийм ээ. Тэгээд хамаг атлетик хүмүүсээ алаад тэгээд тэр хүмүүс нь Homo sapiens-чууд нь хүүтэнд төсвөртэй ч байд юм уу яа дээ. Юу ч сан ингээд бүх юмараа ингээд гоё болж үлдсэн нь ерөөдөө Homo sapiens юм билээ. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр та нар одоо ингээд Lamborghini дээр ингээд жоохон яваал эвдрээл байнгын арчилгаа услага шаардлагатай байдэн шүү дээ. Эсвэл байнгын ингээд газар тулаал өвөл мөвөл ашиглаж болохгүй, бороонд унж болохгүй ч юм уу те. Тэнгууд зүгээр нэг хараал идсэн Toyota нэг удаан Toyota ингээд бүх юмд шаагаад байгаа шүү дээ. Тэнгууд Homo sapiens-чуудыг та нар зүгээр яг Toyota гэж ойлгочих заяа. Тэнгууд нөгөө нэг гоё 2 м өндөр, нөгөө нэг гоё даалавчтай нисдэг хүмүүс, нөгөө нэг гоё амар атлетик хүмүүс нь болохоор яг тэр ингээд үнэтэй Lamborghini идэр шиг жоохон имзэг гэхдээ перформанс нь амар сайн. Тэгээ энд тосгон дээр нь хүрээд ирсэн чи хараа. Түг энэ тэр түг айгүй их явж явах юм. Нийслэл харагдаагүй. За энэ болохоор ингээ ховтос зарж байгаа ингээ ховтос Bible. Колодос and Bible. Даалгавчтай нь худлаа шүү. Би зөв кинон дээрээс үзсэн даалгавчтай гэх. Бус нь бол үнэ. Бас явж ийсэн. Тэгээ ястаа шал өөр газар хүрээд ирж шүү. Тэгэхээр энэ бол морин тэрэг байна л та. Би бол ховдоо даалгавчтай хүмүүс байсан гэж итгэдэг. Тэнд ингээд илжиг явж гин. Hello. За цагтаа police. Yeah, thank you. За ингээд цагтаа нас ихгүй найрсаг юм дээ шүү. За ингээд илжиг мэлжиг. Янз янз машин автобусна айгүй их байна. Амасагинала. Хөргөн цагтаа бай тэ. Ийм гоё хоол ирсэн байна. It's a sheep or cow. Beef or sheep. Яманы мах гэснээр гүзээ юу тэр доотлолт нь байгаа нь. Яманы мах юм байна. Тэгээд let's eat brother. Ингээ яманы махтай. Вау, тэр зөөгчийг харалтаа хэвээр. Ингээ яманы Яа, энэ цамц амар биш дээ. Яа, нүүрний тэр тийм ээ, jawline, шанааны яс мас. хамгийн байж болох цэвэрхэн газар гээд хэлсэн. Тэгээд боломжийн гоё юм цэвэрхэн газар орж ирлээ.
Манайхан бол шууд ингээд гараараа бариад идчих юм лээ. Аа би идрээ хажууд байсан бол яг гараараа иднэ. Яг үнэндээ. Яг хүмүүстэйгээ гоё цогцоод гоё vibe нийлэхийн тулд. Тэгэх юм бол хүмүүс ч гэсэн гоё үнэлэн шүү дээ. Энд байгаа хүмүүс. Тэгэхгүй ингээд шууд таг ганцаараа сэрээгээр шагаад харах бас жоо сонирхол харагдчих. Би бол гараараа барьж идэж чадахгүй. Би энтэй очиод нэрээ баг ихний таарсан эмхтэй хүнтэйгээ баг үерхээр байна уу? Хөөхөн харагдсан эмхтэй хүнтэйгээ нэрээ шүү. Би тийм л сайхан сэтгэлтэй, би тийм л хүнийг өрөвч, хайрладаг, хүнд тийм дурламтгай, би тийм л залуу. За энэ өндөгний хамтын үзээ. Гоё. Юу лээ дэлхийн хамгийн түүхэнд хамгийн баян хүн чи Этиоп хүн байдаг үлээ үгүй лөө? Энэ амтарч нь бол гэхдээ айгүй гоё юм байна шүү. Замд их гоё юм харагдаж байна. Одоо бид нэг кактус тарэлээд байдаг штэ тийм ээ. Нэг цэцэгний савнд. За тэр кактус гэдгийг чи бүр одоо яг ориг жинхэнэ хөлбөр нь энд байна да ингээд энэ кактус. Тэгээ хараач манса мууса Мали Empire харж байгаа хар хүн байдаг байхгүй юу? Дэлхийн түүхэнд хамгийн баян хүн гэдэг чинь энэ хар хүнийг хэлдэг. Энэ хүнийг хэлдэг байхгүй юу? Би ерөөсөө худлаа шаагаагүй. Нэр шүү. Нэрээ. Mali Empire's legacy can still be seen in West Africa today in art agriculture tradition. Сенегал юм байна. Одоогийн Сенегал юм байна. Сенегал. Энэ улс юм байна шүү дээ. Одоо нөгөө хараад л Этиоп нь хаана вэ? Алжирия, Либия, Найжер, Нигер, Египт, Оман, Йемен, Сомалия, Танзания, Зимбабве, Намбания, Танзания, Зиндания, Кеньяния, Камерун, Того, Гана, Бууга, Нага, Тана, Пууга, Матара, за чакрага бүслэттс хэн за мэдгүй мэн. Харахаар хэлбэр нь айгуу тийм сонирн байгаас холоос ингээд харахаар. I don't give a fuck баярлаа. Юу сайхан юм бэ? Африкийн хамгийн тулгымдсан хүнд нэг асуудал нь бол нөгөө цаг уурын л асуудал аахгүй. Одоо ингээд хөдөө ингээд явж байхад тийм ингээд амар хуурай байгаа аахгүй. Хурцнаар тусан. Тэгээ энээсээ болоод нөгөө усны асуудал үүсдэг. Энээсээ болоод ингээд үсгэлэн үүсдэг. Одоо өөрөөр хэлбэл газар тариаллаа гэхэд энэ ч усчлалт хийж болохгүй байгаа аахгүй. Окей. Тэгэхээр бол ингээд нөгөө үсгэлэн үүсчээд байдаг. За дээр нь авилгал байдаг. Энэ кактус мод биш төө. Энэ кактус байсан биш. За ийм мөн дээр нь ийм олон овог үндэстнүүд нөгөө байдаг болохоор нөгөө хоорондоо ингээд байгалийн баялагаас болоод байлдаа дайтаад иргэний дайман үүсчдэг. За тийм учраас бол ингээд ийм ядуурл бас нэг гол нэг хүчин зүйлүүд нь байд юм аа. Тэгэхгүй бол түүнээс манай нөгөө моёчууд их ярьдаг штэ тий одоо уул уурхаагаа ашиглаа тэгээд одоо ингээд усгүй болцсон. Энэ Африкийн тим ус гэж баг байхгүй шүү. Тэр ураа мураа ашиглаа тэгээд усгүй болцсон. Энд чинь ерөөсө цаг уурын асуудал байхгүй юу да. Окей. Гэтэл энэ уул уурхаа муурхаагаа зөв ашиглаад хөгжиж байгаа Намиб гэд улс бол байж тээ жишээ улсууд Африкийн. Тэгээд бид нар Африк гэхэр л нэг улс юм шиг ойлгодог. Энд чинь 54 улстай. Яа гэхдээ би өмнөөс Африк гэхэр нэг улс гэж ойлгодог байсан шүү. Гэхдээ жоохондоо тэгж боддог байсан шүү. Хэцүү нь бол үнэхээр хэцүү. Гой хөгжиж байгаа нь бас үнэхээр гой хөгжиж байгаа улсууд бие. Hello. Салам. Хэрвээ карма гэж байдаг бол Монгол улсдын энэ хүмүүс чинь яг кармагаа хүртэж байгаа юм шүү. Дэлхийн хамгийн баян хүн энэ хавьд байдаг байсан. Тэгээ одоо хамгийн ядуунууд нь Африкчууд, монголчууд гэсэн Чингис хаан гээл те. Амар их хүн алдаг байсан. Дэлхийн түүхэнд номер 1 алуурчин бол хөөе Чингис хаан шүү. Нэр шүү. Та нар Чингис хааныг тийм сайн хүн гэж бодож байна. Үгүй. Чингис хаан бол үнэхээр муу хүн.
Who killed the most people in history гэж. Энд дандаа суг хүмүүсийг яриад байна. Бич how many people did Чингис хаан kill энэ шүү дээ. Харж гинөө 40 сая хүн алдсан байна хөөе. Чингис хаан 40 сая хүн алдсан байна шүү дээ. It's estimated that Genghis Khan's Mongol conquests killed between 37-оос 60 сая хүн. Бүр 40 сая биш мэн. 37-оос 60 сая хүн алсан гэж. За 60-ыг бодчих. Тэгээ тэр цаг үедээ дэлхийн нийт хүн амын 10%-ыг алж исэн гэж шүү дээ. Одоогоор юу гэсэн үг гэхээр бүгдээрээ ч одоо 8 тэрбум байгаа лөө. 8 тэрбум хүмүүсийн 800 сая хүн алсан гэсэн үг шүү дээ. Чингис хаан одоо байсан бол. Одоо Гитлер хэдэн хүн алсан? А 11 сая гинэ. Holocaust тийм ээ тэр их устгалын үед 11 сая хүн өгсөн гэж байна. Бүгдээрнийх нь үзий ядаад байгаа тэр хараал идсэн наци тийм ээ Хитлер чинь 11 сая хүн алсан. А хажууд нь Чингис хаан 60 сая хүн алдсан байна шүү дээ. Амар байгаа зү. За дүүхүү. Чингис хаан бол бүх цагийн үеийн түүхэнд хамгийн амар алуурчин. Бас хамгийн амар ухаантай хүн байсан. Нэлээд хашаагийн ичээд байна л гэж байна. За энд бас тэгээд Чингис хааны секс амьдрал нь бүр галзуу байсан заяо. Яадаг байсан бэ гэхээр доотлолт нь ингээд ажиллаж байгаа цэц мэрэгдүүд нэ штэ. Ингээд 500-500-аар нь ингээд тэр улсынхаа хамгийн сайхан гэсэндээ тэр улсынхаач биш. Эзэлсэн газар болгоныхоо хамгийн сайхан гэсэн хүүхдүүд ингээд шалданд ингээд чигсаачин заяо. Шалданд чигсаачин. Тэгээд тэр Чингис хааны доотлолыг эмч, домч тийм ээ хамгийн ухаантай гэсэн хүмүүс нь Дагна, thank you for the 5k. Тэр хүмүүс нь ингээд тэр шалан зогсож байгаа хүүхнүүдийг ингээд шинжин заяо. Тэр хүүхнүүд нь хэдэн наснаас эхэлнэ гэж 15 наснаас эхэлдэг. 15 наснаас 25 нас хүртэл. Тэгж яагаад шилд сонгоод хамгийн best гэснүүдийн тийм ээ. Яа тэгвэл тэр хүүхнүүд дотор ч бас Чингис хааныг алъя гэсэн тийм явуулын хүүхнүүд бас зөндөө байгаа байхгүй юу. Тэгээ Чингис хаан тэр дундаас ингээд сонгогдсон хүүхнүүдтэйгээ 10-20-оор нь нэг өрөө ингээд секс ийн. Та нарын бодож үзээгүй байрлал тэр юун хараал идсэн Кама Сутра тэ тэр Кама Сутра дотор ч байхгүй байрлалуудыг хүртэл Чингис хаан тэр татвар эмстэйгээ хийдэг байсан гэж боддоо. Тэгэл ингээл Чингис хаан ингээл нэг амар ингээд жоохон эготой нэг ингээ 20 эдтэй нэг хүүхэнтэй ингээ үнсэлчихсэн аа. Пак алгацснаа. Одоо хөх гэж шасч нөгөө охин зүгээр ингээд зүгээр доошлж идэг нас. Яагаад гэвэл Чингис хаанд ямар ч тийм хайрлах сэтгэл зүй бараг байхгүй. Тэр хүн шууд толгойг нь тасна. Хэрвээ тэхгүй бол. Тэр Чингис хааны үеийн хаадуудын шоудалт тийм ээ зүгээр одоо цагт бараг байхааргүй байсан да. Нэр шүү. Одоо тэгэнгუут яг тэр цаг яг тэр юмнуудын тэр амар зөвүүн хэсгүүдийг ингээд ахлах ангийн хүүхдүүдэд тийм ээ ерөөхдөө бас ингээд мэдлэг болгох зарчмаар түүхийн хичээл дээр ингээд заамаар байгаа байхгүй юу. А тэгхийн бол хүүхдүүд илүү гоё түүхийн хичээлдээ дуртай болно. Миний хувьд. ингээд цагдаа нар байна. За зам бол өстой үнэхээр энэ машин мэ нөгөө air condition байхгүй амар халуун байна. Тэгээд энэ сая замаас ийм юм аваад нөгөө хол замд явахдаа энийг идвэл нөгөө зам хурдлуулна гэж хэлдэг шүү дээ. Одоо монголчууд нэг 100 татаад яваад идэг шүү дээ. Тэр шиг ийм навч юм байна. Best part. За тэгээд энэ дээрээс нь Чингис хаан ч амар таргаан. Тэгээд ерөөсө нүхийг нь олохгүй. Би тэгээд ингээд чиглүүлж нүхийг нь олно. Яаж ч айгүй том боовтой. Айгүй хэцүү. Би арайч өгөж ингээд мөрөн дээр өргөж жагаад ингээд хийдэг байсан шүү дээ. Шах. навчнаас Especially the red part. red part. Утааныг нь авбал их сайн гэдэг. За ингээд I will test them. Тоглосон юм да. Тоглосон юм да. Монголчуудаа. Өдөө яваад байвал Тэр хараал хийсэн үний коммент устгаарай. нөгөө энержи зэрэг гэдэг байгаа юм. Зааны хэлтүүлв шүү дээ. Ийм ихийг авцсан тэгээд ингээд энийг л идээд байвал ядрахгүй тэгээ. Одоо тэгээ усыг нь өвөл ёсыг нь дагна гэхчээр
Мэдээлэл явъя да. Үнэхээр машин бол 80 км-с хурдлахгүй чинь нэлээд хуучирсан машин байна. Тэгээд кондишн байхгүй амар халуун нэрээ. Үгүй ихтэй энэ дэлхийд амар шүүрэгцэн гэж THC шаачлаа. Бараг л тийм те. Шанга явж байна. Одоо ингээд бид нар чинь 750 км яв. Maybe нөгөө нэг THC-г одоо ингээд левел байгаа штэ. Тийм ээ. Одоо ингээд average хүмүүсийн татж байгаа marijuana эдэр чинь нэг 20-30% THC байдаг гэж би сонсч байсан байна. Тэнгууд яг энэ навчинд бол maybe 5-аас 10% те. Тэнгууд тэр 5-аас 10% нь ер нь зөвшөөрөгдсөн байдаг гэж магадгүй юм. Одоо бараг 200 км барсан уу? Бүр шөндөөл очих байх ямар ч байсан. Яад энэ гэж нэтэл явж байна да. It's legal. It's legal. Legal? It's legal. Тэгээд хууль ёсны гэдэг. Police saw you like this. It's okay. Энэ бол юм хууль ёсны тийм болохоор ингээд санаа зовхгүй. Нэг хөрөхгүй юу штэ тий. Яг тэр хэцээд байгаа юм бол би зүг бодсон байна. Харвал Монголд ч байгаа юм шиг. Яа. Мотоцикл угаач. Салам. China. China. Тэг ингээд нэг Монголд байгаа. Тэ мотоцикл China. Хятад мотоцикл байгаа шүү дээ ингээд. Яг ардаас нар бол нэг тий Монголын хөдөөнийг ах ингээ мотоцикл угаагаад байж байгаа ч юм шиг. I don't know. What did he say? Энд бас нэг юм хөшөөтэй. Энэ хавь нь юу амар ногоон байгаа нь тий ус мустай. Вау. Энэ юу игээд байгаа юм бол? Сэрүүлж байгаа юм уу? Чи ингээд тэр чигтээ ус байна шүү дээ. Оо. Энэ одоо сэрүүцэж байгаа юм болов уу? Вау. Nice. Амасагнал. Энэ нэг гартаа юу барьцсан тийм ээ? Сэлэм шиг юм барьцсан. Бодвол тэр юм л завчаад өвсөлж авчиж гаргаад байгаа юм шиг байна л да. За. Амасагнал. Окей, санийхныг нөлөөлөхгүй баха. Яа, амасагнало. Зүгээр тэр навчиг идэд амар манар занраа мансуураад ингээд илий болж явах юм бол хийчихэд өстэй. Амасагнало. За нутгийн бороо нар бол амасагнало. Вау, энэ хажуудлын байшингууд нь юу гоё. Нутгийн бороо нар бол гоё байна. За манайхны ингээд аж ахуйн замд ингээ эхлээ харагдаж эхэлж байна. За энэ болохоор юу гинэ? Зүгийн бал гинэ. Ханиби. Тий, зүгийн бал гинэ. Үс хар тамхи штэ. Одоо ингээд яг хөдөөр нутгийнхны амьдрал эхэлж штэ. Цаагуур ингээд газар тариалан Гэтэ Монголд л ах. эхэлж байна тий. Гэтэ дандаа гар аргаар тоног төхөөрөмж байхгүй. Хани? Put smoke. Put smoke. And then when the beans go, they take Утаа тавьчингууд зүгийнүүд нь гараа авчт юм. Тэгээд зүгийн бал авчт юм. Муухай ярах чинь байгаа шүү те монголчууд нэрийн хүмүүс. Энэ зүгийнүүдтэй насаараа амар багийн ажиллагаа гаргаж энэ тэрүүгээр хол нисэж хамаг балуудыг цуглуулад тэгээ ингээ зүгийн бал хийж явах чинь зүгээр нэг баачка ирснэ. Утаж жагаад хамаг юм аваа явчихдаг шээс. Ингэдэг гэж шүү. Утаагаар ингээд утдсан юм байна заа юу энийг нь. Тэгэнгүүт нь ингээд нөгөө зүгийнүүд нь үргээд тэгээ ингээд балыг нь авдаг гинэ. Is he angry? Farming is he angry? Why angry? Sorry? За энэ уурлаад байгаа шүү. He's saying hello. Hello. Салам. Окей. За мэдчилчихсэн юм байна. Салам. Тин чи хүн яваад За штэ. ингээд аж ахуйнууд нь эхэлж байна. За машин маань нэг жоохон халаад эхэллээ. Аргагүй л дээ энэ амар халуунд тэгээд Явхам дээр юу болсон. Юу Юу салсан. ус хийгээд энэ чинь ингээд даавууд чиглээд ингэж явж байна. За тэгээд жанамны ирмэн мэн тасчихгүй бол гэдэг шиг. Айгу баха. Мэдж байгаа байлгүй дээ. Ер нь бол Яа, энэ халуунд машин халж гал. мүлгэр дугуй байгаад шүү. Машин барьж байна. Гой санагдж байна ингээд Этефод машин барьж байна гэж бодохоор. За тэгээд жиггэн орк жолооч шиг барина. Чи юу сүртэй боо даа. My daughter is America, Washington DC гэдэг шиг. За гоё байна Этефийн зам дээр.
Одоо бол ийшээгээ ингээд ер нь зам нь их муудаад тэгээ явандаа бол бүр юу болчих юм бэлээ. Шорон замтай болчих юм бэлээ. Одоо бол яг нөгөө хуучны дархны зам шиг эвдэрхий замаар явж байна. Шорон замтай болчих юм байлээ гэж үсүү. Дархан чинь засмал замтай шүү. Засмал замтай болох шинэ хэлчихсэн болов. За энд бас цэргүүд байх шиг байна. Гинүү шоу дээс. За ингээд би чи нөгөө юу Гэтэ манай хүн интернэшнл олон улсын жолооны үнэлэх сая Монголоос авсан. Тэгээд олон улсын жолооны үнэлэхээр хүлээн зөвшөөрөх. би тэрийг бити хүн амтнд яриараа зүгээр өөртөө л үлдээгээрээ би. Хүний нэр төршүү тэр бас тий муухай ш тэр охин сонсвол. Тэр нь хамгийн сүүлд нь бол Этиоп улс байд юм билээ. International Driver License гэдэг. За тэгээд жолооны үнэлэхтэй болохоор цагдаа магдаа зогсоо бол асуудалгүй. Тэгээд Этиопод нэг зүйл ажиглалаа. Миний өмнө явж исэн Африкийн улсуудыг бодоход цагдаа магдаа хил гайлынх нь бол авилга авах тийм оролдлого бол хийдгүй юм байна. Тэгээд тэр нь бол худлаа авилга авч байгаа шүү дээ. Ядуу улс л амар авилга авч байгаа. Нэр шүү. Буудалтаа ороод ирлээ. Тэгээд ашгүй нэг айгүй гоё буудал юм байна. Энэ бүр маш цэвэрхэн. Одоо энэ Омгоос 260 км энэ газрын тэгээ хамгийн одоо байж болох би гоё буудалд нь орё гэд орсон. Тэгээ энэ хамгийн гоё нь шүү дээ. $30. За тэгээд манай нөгөө What the fuck 120 мянган төгрөгөөр ингээ ийм өрөөнд орчиж байгаа юм уу те? За гаал монголч одоо энэс жалга газрууд чи 250 гэж байгаа сте. Мэн бол өөр буудалд хонж байгаа. Тэгээд одоо ингэн гэсэн үг. Одоо 5k хэд юм уу дими охоо бөрөө энэ хүн нэр амар баян хүн штэ энэ хүн чаа. Би чи ингээ хумхааны яг нөгөө залуугаасаа улс төрмөр хийцэн те. Голомт дээр ирсэн байж тээ те. Тэгээ энэ Монголоос авчирсан сайхан энэ шумуулныхаа хорийг одоо яг унтахтаа бол ийшээ бороо яаж лайв хийх үү мийх үү гэд Мишелээ яаж бичээд байгаа юм бэ чи? Агаа яаж лайв хийх үү гэж бичлээ. Манай үеэл дүү одоо нэг 13 4 настай тэр лотми YouTube гээд тийм готлоо амар бороо мороо гэж чатчихад их ямар юу хүн бэ? Ингээд сайхан цацаад за тэгээд ингээд энэ юун дотор ороод унтчихъя. Торон дотор ингээд бүтэн өөрийгөө хучаад ингээд одоо шүн унтах нэ гэж тэгээд окей. Юун дотор унтсан чинь нэг тийм гүнжлэг мэдрэмж аваад байх юм. Торон дотор унтахаар. За тэгээд маргааш туулах зам маань тунчиг хол байна. За тийм болохоор одоо ингээд унтлаа. Тэгээ энэ удаагийн бичлэгээ бас ингээд энэ хүргээд өндөрлөе. Яа маргааш тэр бичлэг нь орооч бро. 4 хоног өнгөрчөөд нь штэ бро. 4 хоног өнгөрчөөд. За ингээд шинэ видео хэрэгтэй байна бро.